Сайн уу цэцгэн. За өнөөдөр хоньны гуй шарахаар бэлдсэн байгаа. Хоньны гуй шарах арга маань манай гэрте хуудсан дээр жил болгон л орж идэг боловч энэ удаад жороо арай дэлгэрэнгүй байдлаар нэвтрүүлэг болгон хүрэхээр бэлтгэсэн байгаа. За хэрв та бүхэнд бичлэг маань таалагдах юм бол лайк болон шеэр дарахаа мартаоцай. Орцонд хоньны нэг жижиг гуй бэлдсэн байгаа. Ойролцоогоор 4-5 хил орчим мах байгаа. Тэгээд та дурын ногоогоо сонгож олно. За өнөөдөр бол би бор мөг, помидор, чинжүү гэд ер нь бол нарийн ногоо сонгосон байгаа. Гуйныхаа амтлагаанд бол розмарин, тэгээд баг зэрэг ийм халуун ногооны амт оруулахын тулд улаан халуун чинжүү бэлдсэн байгаа. Тэгээд давс, хар перц, тоос, тэгээд ганг ингээ хатаасан гангас бэлдсэн байгаа. За эдгээр орцоор ер нь бол ингээд баярын ширээнд хийж болох хоньныхоо гуйыг шарж бэлднэ. За юуны түрүүнд мах маань маш сайхан гиссэн байх хэвээр. Ерөөсөө хөлтүү байж болохгүй. Тэгээд бид нар эхлээд гуйныхаа сүүжний яс болон одоо энэ шаантыг нь авч өгнө. Хэрв махчин хөлтүү байхад нь хэдүүлээ махаа шарах болох юм бол нэгдүгээрт одоо болцсон удаашрын түүхэрн за тэгээд шүүсээ алдна гэх асуудал гарах учраас ер нь маш сайн гисгэсэн байх шаардлагатай байдаг. За харин энэ дунд чөмгийг бол гуйтайгаа хамт шарж өгнө. Яагаад гэвэл гуяа илүү шүүслэг байлгахын тулд ястай шарж өгнө. Мөн шарж явах явцад нөгөө яс чинь өөрөө бас халаад ирэхээр маха болгох процесс хийж өгдөг. Тийм болохоор дунд чөмгөө бол авахгүйгээр захын хоёр ясыг нь л аваад өгнө гэсэн үг. Ингээд салгаж авч өгөөд ил наалдсан одоо үс янз бүрийн хялгас энтер байвал бас тэрийг сайхан салгаад цэвэрлжих хэрэгтэй. Бас энэ нэг ойр зуур ийм нэмхээ хальснуудыг нь бол би бас аваад өчтөг. Дараа нь идэхэд төвөггүй. Энэ хальсыг бас цэвэрлэхгүйгээр ч хийсэн болно л доо. За ингээд ер нь бол мах минь бэлэн болсон. Тэгээд махныхаа болцыг одоо хурдан бас гүндэн сайн болгож өхийн тулд ер нь бол ингээд хэрэгслээд хэрчээд өгдөг. Жишээлбэл одоо ингээд дотор талаа нэлийн гүн зүсэлт хийгээд ингээд өгөх юм бол амтлагаа маань ч гэсэн сайн орно дотор тишгээ. Тэгээд бас болцсон арай хурцсан гэсэн үг. Нэлийн хэдэн жилийн өмнө хаа гэртээ дээрээ анх хоньны гуйны жорхоо бичлэгийг хөрвүүлж исэн. Нэлийн тэрэнд болоод маш олон хүмүүс дагаж хийж гисэн байгаа манай бичлэгийг. За энэ гадна талаа болохоор бас хэрэгслээд хэрчин. Гэхдээ хитрхи гүн бол хэрчих хэрэггүй. Арай нэг үзэмжтэй тий дараа ширийн дээрээ тавихад эвтэйхэн харагдахаар гээд нэмгээ зүсэлт хийгээд өгөөрэй. Дан ийм хар маханд дургүй хүмүүс байвал те гой сүүлийн хамт шараад алаглуулад идвэл бас гоё явах. Үүнийхээ дараа бол сайхан амтлагчудаа бэлдээд явчихна. Нэг иймэрхүү байдалтай хэрэгслээд ирчиж өгсөн байгаа. Одоо харин ямар амтлагч хэрэглэх вэ тэргээ бэлтцгээе. За амтлагааны хувьд нэг 4 хил маханд гэж тооцоорой 50 мл тоос, одоо оливын тоос, эсвэл ургамлын тоос алийг ашигласан болно. За үүн дээрээ 2 хоолны албаг давс, 1 хоолны албаг хар перц. За ингээд хатаасан ганг байна. Энээсээ 1 хоолны албаг хийчихье. Тэгээд одоо гадуур айгүй элбэг байгаа розмарин ургамлаараа илүү гоё үнэр амт өгдөг учраас ишнээс нь салгаад хийчээрэй.
Энийг бүхлээр нь хийчихээр бас жоохон идэхэд төвхтэй байдаг болохоор ингээд бэлэн дээр дэж өгч байгаа. Тэгтээ хэрвээ бэлэн дээр байхгүй бол одоо гараараа татах ч юм уу эсвэл заавал бэлэн дэрдгүүгээр бүхлээр нь бас хийж болно. За ингээ үүн дээрээ улаан чинжүүнээс нэг 3-ыг хийчихье. Хэрвээ халуун ногоотой амт хүсэхгүй байгаа бол энийг хийхгүй байж болно. За ингээд сармис нэг хумс шинийг бүхэл сармис хийчихье. За ингээ үүнийгээ сайхан бэлэн дэрдээд ер нь бол мах амтлах бэлтгэц маань бэлэн болно. За нэг иймэрхүү байдалтай өтгөн зурмаг болно. Ер нь бол амтлагчид маань ингээ болоо. Энэ дээр нэмж одоо өөр амтлагч хийхгүй зөвхөн энүүгээрээ л амтлахад болно. За одоо маха амтлана. Энэ амтлагчудаа сайхан жиг тараагаад бид нар нөгөө зүсэж хэрэгэлсэн шүү дээ. Тэрнийхээ голоор сайхан оруулах юм бол илүү нөгөө дотор талдаа бас амтан сайн орж өгнө гэсэн үг шүү дээ. Дотор гадаргууд амтлагчаа сайхан тараагаад өгөх хэрэгтэй. Амтлагчудаа ингээд бэлэн дэрднийг хийчих юм бол олон юм ингээд түрхэж заваараад авахгүй сайхан нэг соус болгож байгаа түрхчээр илүү хялбар байна гэж бодож байна. Амтлагчуд маань нундаг ийм хуурай амтлагчуд бас байж болно. Бүгднийг сайхан нийлүүлж утгаад амталж бэлдэж болно. Яг цагаад болохоор нөө баярын өдрүүд өгөхөр чинь бас зарим амтлагч энэ төр олдохгүй дээ. Магадгүй розмарин ч юм уу энэ төр олдохгүй байвал хуурайгаар нь ашиглаад хийгээд ээж болно. Хэрвээ шинэн байх юм бол шинэн нь мэдээж илүү гоё амт үнэр нэмж өгөх нь ойлгомжтой. Бидэнд бас урамлаараа розмаринууд байгаа. Энийгээ бас жигнэхтэй ер нь бол хамт хийгээд өгчин. Розмарин ер нь бол маханд маш гоё амт үнэр нэмдэг. Тийм болохоор ингэж сайхан модоор нь хавчуулж хийгээд дараа нь яг болон гутал энийгээ бүхлээр нь авчгаар амар байдیں۔ Тэгэхгүй ингээс халгаад хийчихээд идэхэд айгүй хэцүү байдаг болохоор дараа нь тэрийгэ түүж авахгүй жоохон түүхтэй байдаг. Тийм болохоор ингээ бүхлээр нь том томоор нь хийгээд өгөөрэй. За яг энэ гуйны дунд чөмөхтэй зузаан махны хэсэг нь өөрөө айгу удаан болцтой байх гэдэг учраас одоо дотор талаас нь хутгаар ингээд жоохон нүхлээд зузаан маха одоо арай хурдан болох гээд нүхлээд өгч болно. За энэ саяны нүхэлсэн хэсэг рүүгээ бас амтлагчудаа дотгошоо сайн чихээд өгчөөл дотор талдаа амт нь бас гүцэд шингэж орж өгнө гэж бодоод ингээд нүхэлсэн лүүгээ розмарин болон одоо чилигээ чихээд өгөөрэй. Дараа нь тэгтээ болон гутал эдрийгээ түүж авахгүй бол нүидж хаад гинт айгүй том улаан чинжүү ам руу орвол бас айгүй хэцүү шттэ. Тийм болохоор хитрхийн олон жижиг ширхгээр биш. Ингээд яг нэг мэдэгдэхүйц дараа нь түүгээд авчихаар тэгж бодож одоо амтлагчаа дотор талд нь чихэж өгöö. За ингээд амталсан маха ууг нь дотор нь ингээд яг гоё амтыг ингээд шингээж оруулахын тулд ингээд хэсэг байлгах хэрэгтэй. Тэгэх юм бол одоо энэ давсан, перцэн те махандаа ингээ уусч өгөөд шарах процессыг хийх юм бол илүү гоё амтлаг болж өгнө. Тэгэхээр хэдүүлээ ядаж нэг цаг орчим амрааж агаад тэгэд шарнаа. Илүү гарсан сүүжнийхаа яс болон шаанта хөдөгөөд дараа нь шилдэг хоолн болондоо ашиглаад хэрэглэж болно. Энийг ингээд алт хийчихье. Амталсан маха суулган цаас ашиглаад илүү ороож өгнө. Одоо нөгөө нэг цаг амраа гэсэн шүү дээ. Тэгээд өрөөний хөвд ингээ байлгахаар энэ мах маань хатаад авах учраас битүүлж ороож агаад яг цагийн дараа шууд шарах шүгэндээ хийхэд бэлэн болно гэсэн. Хэрвээ ингээд баярын ширээнд энэ жорыг хийгээд туршиж байгаа бол магадгүй өглөөнөө сайхан махан амталж ингэж орхичоод оройн шарж болно шүү дээ. Ер нь шардагны махыг ч гэсэндээ ингээд амтлаад дагдаг штэ. Ер нь бол тэрэн шиг л гэж бодоорой. За дараад удаан амраах тусам илүү гоё амтан махандаа уусч өгнө гэж бодоорой.
Ингээд маха нэг цаг амраа мэдээж хөргөчнийхөө хөргүүр хэсэгт хийгээрээ ил тавих нь бол тохиромжтой биш байдаг. Нийт 2 цаг 30 минут маха болгоно. Манай сонгосон гуй маань жижигтэр хоньны гуй байгаа учраас 2 цаг 30 минутанд хангалттай болчихно гэж үзнэ. Харин том мах, гуйны мах сонгох юм бол 3 цагийн турш шарах хэрэгтэй. За эхний шаралтаа бол 170 хэм дээр 80 минут, дараагийн шаралтаа 180 хэм дээр 40 минут. Тэгээд босныхан дараа туулган цаасаа авч агаад 200 хэм дээр 30 минут болгоод хоньны гуй маань бүрэн болно гэж үзнэ. За 80 минут 40 минутын шаралтууд хийгдсэн. Одоо эцсийн шаралтаа хийхин тулд энэ мөнгөлөг цаасаа авах хэрэгтэй байгаа. Тэгээд гаднаас нь гой хайрсуудыг ингээд хайрс тогтоож шарж өгнө гэсэн. За ингээд байна. Ийм термометр буюу энэ махны болцыг үздэг хэрэг зүү байдаг бол хатгаад үзэх хэрэгтэй. Одоо ингэхээр яг хэдэн цельс дээр байна, мах чи ямар болцтой байна гэдгээ ингээд мэдчиж болно. За одоогоор бол манай мах бүр ингээ гүнлүү нь хатгаж ээж одоо доторх нь яг болсон болоогүйг нь үзэх боломжтой учраас одоо дөнгөж 54 дээр зааж байгаа болохоор яг нэг хагас болцтой medium байна гэсэн үг. Тэгээд дахиад нэг жоохон 30 минут 200 Цельсиус дээр хийхээр яг гоё бүрэн болоод гараад ирнэ. Одоо 200 Цельсиуд нэг 20-30 минут хийн. Болцыг харж аваад яг хэдэн минут гоё шаргалтад ирэн готл нь гаргаад авчихна. Махныхаа хачирт бэлдсэн ногоонуудаа амтлаад хамт шарчна. За ингээд ногоонууд дээрээ баг зэрэг тос. Таус. Баг зэрэг хар бэрч цацаад. Тэгээд мах маань яг 20 минутын дараа болно гэж тооцоод ногоогоо хамттан 20 минут шараа. Ногоогоо хамт хийхин тулд маха дээдлийнхаа листэн дээр тавир дээр тавиад тэгээд доор нь ногоогоо тавиад хамттан шарж болгоод боллоо. Цаг маань болсон. Одоо термометрийг хатгаж үзээд болцыг нь шалгая. За яг бүрэн болсон гэх юм бол 70 руу хүрсэн байх хэвээр. Тэгэхээр одоо бол ингээд 66 дээр байгаа болохоор яг бүрэн болцсон. Эндээ арай хүрээгүй л байгаа юм байна. Тийм болохоор дахиад нэмээд нэг 10 минут овонд явуулъя. Дахиад 10 минут нэмсний дараа болц маань бүрэн болоод градустай хүрсэн. Одоо гаргаад хэсэг амраана. За махныхаа нөгөө завсраар нь хийсэн бүхэл том амтлагчуудаа түүгээд авна. Маха хэсэг амраах хэрэгтэй. Амарч байгаа хоорондоо хэдүүлээ нэг соус бэлтжээ. Соусанд листэн дээр ийм махнаас маань шүүс ялгарсан байгаа. Энэ шүүсээ хэдүүлээ соус болгоно. Соус маань нэлээ тостой байгаа. Тос нь бол бид нар хэрэггүй. Тосыг нь эндээсээ шүүгээд авчихна. Соус ширүүн гал дээр буцалгаад ямар ч амтлагч хийх хэрэггүй. Өөрөө нэлийн давсархаг амттай байгаа. Тэгэхээр амтлагаа нэмэх хэрэггүйгээр шууд улаан вино нэмээд за улаан виногоо нэг 60 мл орчим нэмээд тэгээс хам буцалгаад өөр нь буцалгаад өтгөрүүлээд махад үрж иднэ гэсэн үг. Нэлийн шорог соус байгаа учраас шууд махад үрж идэх дүрлэг болгочих. Тийм болохоор ямар нэгэн өтгөрүүлэгч крахмал цардуул нэмсэнгүү хэрвээ та хүсэх юм бол баг зэрэг крахмал ч юм уу нэмээд өтгөн соус болгож болно.
Одоо ногоонуудаа үрж тавиад хоолоод авахлаа. За, зузаан хэсгийн мах маань сайхан бүрэн болсон байна уу? Таны шарсан гоё маань бэлэн боллоо. 2026 онд аз жаргалаар дүүрэн байх болтугай. Гэртээ хийсэн хоол бүхэнтэй амттай байх болтугай. Баяртай.